2023 оны улсын төсөв батлагдлаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх. Урлаган байдлыг хязгаарлах зэрэгээр 1.80 төгрөг хэмнэх боломж бий болж байна. 2023 онд шинэ сэргээлтийн бодлогыг хэрэгжүүлж, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинжилэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ. Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжснээр эдийн засаг тогтворж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ. Төрийн ордны зоогийн газар, элит төв, горих амралт, засгийн газрын хэвлэх үйлдвэрийг татан буулгахаар засгийн газар шийдвэрлэлээ. Эдгээр үйлчлэгийг хувийн хэвшилд шилжүүлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Хөвчлөл явагдахыг гэж харддаг. За дээрээс нь менежментийн гэрээгээр өгөөд айжмдаа хөвчилж явах процесс явагдахгүй гэдэг асуудлууд хөндөгддөг. Тийм бол өнөөдөр засгийн газрын худлаас гарсан тогтоол дээр эдгээр зүйлээс урьдчилан сэргийлэх. Дээрээс нь эдгээр одоо үйл ажиллагааг эрхлэхээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо ямар нэгэн байдлаар улс төрчтэй холбоотой аж ахуйн нэгжүүд орж ирэхгүй байх дээр онцгой анхаарах үүрэг чиглэлийг бас өгсөн. Орхны хүндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны 2 дугаар хурал боллоо. Аялал жуулчлалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулахаар болов. Ингэж аялал жуулчлалын чиглэлээр одоо ингэж бодлыг суурайхан зангидж гаргаж ирж ирсэн энэ үйл явдлууд болж байгаагүй. Тэгэхээр энийг санаачлаа хийж байгаа ерөнхий сайд болон одоо тэгээ бусад баг бүрэлдэхүүнтэй бас шинэ сэдвээс талархлаа илэрхийлэх зүйтэй байх. Тэгээ агаарын одоо нислэгийн тоо нэмэгдээсээ гол нь энэ дээр л аялал жуулчлалын бүтээгдэхүүн цаашаа хөгжиж балиуд болоход энэ дээр гацаад байгаа шүү. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ бүгд найрамдах Турк улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Зафер Атешиг хүлээн авч уулзсан хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Улсын онцгой комиссийн үйлчлэлтийн бэлтгэл хангах ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Шадар сайд амар сайхан дотроор яваа малчтад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсгээс урьдчилан сэргийлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулв.